Өнөөдөр бол тэр өдөр. Намайг харанхуй орчлонгоос сэгсжин сэрээсэн амьдралын минь хамгийн хүнд өдөр. Гэвч хүнд өдрийн сүүдэрт тусах үл мэдэгдэх гэрлийг олж харж гэрэлтүүлэх үү? Сүүдэрт нь живэх үү гэдэг бас л сонголт байсан. Өнөөдрийг хүртэл өөрийгөө олж энэ хохирогч сэтгхүйнээс гарах гэж тэмцэж явахдаа мэдрэмжүүдээ дарж боож хорилгүйгээр мэдрээд биеэсээ гадагшлуулж сурах нь чухал гэдгийг ойлгосон юм. Хүн төрлөختөн энэ мэдрэмжүүдээ мэдрэх гэж төрсөн. Тэгээд тэр мэдрэмжүүдээ мастер хийх гэж ирсэн. Гэхдээ яаж? Хажуу айлын игч эргүүлж мэндэлсэнгүй гэж сэтгэлээр унана. Хамт ажилдаг найз үл тоолоо гэж гоморхон. Ээж авьяагаа надаас бусдад онцгой хандаад байна гэж үг хайна. Энэ бүх жижигхэн сажигхэн мэд зүйлд сэтгэл өвдөж, өөрийгөө дийлж чадахгүй бодолд автаж, өөрийгөө химлэж, хүнд мэдрэмжүүдтэй ороогдож, яг л эдгээр мэдрэмжүүдээр дүүргэсэн өрөөнд өөрийгөө хийгээд төгжчихсэн мэт унаадал байгаа өөрийгөө яах вэ? Багш маань ингэж хэлсэн юм. Багшаа, би нэг хүнд бүр маш их гомдоод байх юм. Хүмүүс бүр үнэхээр төсөөлж барамгүй муухай зүйлийг хийх юм аа. Яаж эндээс гарах вэ? Гэд асуусан. Багш миний хизээж төсөөлөөгүй хариултыг өгсөн юм. Гомдно гэдэг чинь чамд өөрт чинь л асуудал байна гэсэн үг. Тэгээд л болоо. Ганцхан энэ өгүүлбэрийг хэлсэн. Би тухайн үедээ яагаад би бусад хүмүүсийн муухай үйлдэлд буруутай гэж асуухад харин тийм яагаад чи бусад хүмүүсийн үйлдэлд хариуцлага хүлээж өөрийгөө зовоогоод байгаа юм гэж дотроос минь хариулгатай зэрэгцээд тархийг минь нээгээд гэрэл оруулж буй мэтэл болсон. Тийм байна штэ. Би яагаад бусад хүмүүсийн өөрсдийн карманы замаар өөрсдийн шийдвэрээ гаргаад явж байхад нь тэднийг надад тэгж хандах ёсгүй мэт хайрцагт хийчгээд тэгээд тухайн хүмүүс тэр хайрцаг дотор нь багтаж үйлдэл хийхгүй болохоор нь гомдоод байгаа юм бэ. Гэвч бид үнэндээ бүгдээрээ өөрсдийн замаар өөрсдийн хүссэн туршлага тууллыг туулаад эрх чөлөөтэй хөгжих гэж энд байгаа. Хинч хэнийг тийм байх ёстой гэсэн хайрцагтай хийчихэд түүнээс нь гадуур байлаа гэд шүүмжилж янз бүрийн тодорхойлт өгөх хэрэггүй юм байна л та. Тиймийн тул та гомдоод байвал энэ нь таны л асуудал. Тухайн хүн танд хайр өгч чадахгүй байгаа бол тэр хүний л асуудал. Нэг ёсондоо асуудлыг өөрсдөд нь үлдээгээд бусдын асуудлыг гомдсон мэдрэмжээрээ өөр юм болгохгүй байх тэр ухааныг багш минь тэр нэг ганцхан үгээрээ зааж өгсөн юм. Бидэнд ч бас сонголт байгаа шүү дээ. Хэрв тухайн хүний танд хандах хандлага таныг хайрлагдсан, аюулгүй мэдрэмж өгөхгүй бол харилцаандаа хязгаар тавьж сурах нь бас л нэг хичээл юм. Гэвч одоо хамгийн төвөгтэй хэсэг нь яаж яг үнэхээр амьдрал дээрээ энэ ойлгосноо хэрэгжүүлэх вэ? Яагаад гэвэл үнэндээ бид тэдгээрийг ойлгоод ухамсар маань тэлсэн хэдий ч яг мэдрэмжүүд нүрэглэн орж ирэхэд бодитоор хэрэгжүүлнэ гэдэг хамгийн хэцүү. Энэ бүхэн эхлээд тасралтгүй өөрийгөө ажиглахаас эхэлнэ. Өдөржин өөрийгөө ажиглана. Юунд сэтгэл хувьсаж янз бүр мэдрэмжүүд гарч ирж байна. Ажиглаад л байна. Тэгж чадвал бид тухайн нөхцөл байдлыг харанхуйгаар дундуур нь туучихгүй, ухамсартайгаар биеэсээ гадагшлуулах боломжтой болно. Жишээ нь дэлгүүрт хүнсээ аваад зогсож байтал нэг имээ хажуугаар зөрөхдөө чи надад картаа холдуулаач, алхах зай алга гэд хамаг стрессээ цацаад таныг харааж байгаад явлаа гэж бодъё. Та ямар анхны хариу үйлдэл үзүүлэх вэ? Магадгүй шууд өөдөөс нь тэр хүний соёлгүй бүдүүлгийг гайхсан үгс шийдэж болох юм. Эсвэл тэр хүнд ямар ч гэмхий өгөө байж элдвээр хилүүлж байгаа өөрийгөө ажиглаад ямар мэдрэмж төрж байгаагаа тодорхойлж болно. Сая имээг зохисгүй үйлдэл хийхэд дотроос минь өөрийгөө хамгаалах систем ажиллаад би карта буруу тавиагүй, энэ угаасаа их нарийнхан дэлгүүр байна гэх мэтээр бөөн өөрийгөө өмөөрөх бодлууд урсаж байгаагаа ажиглана. Ажиглаад дээрлэхүүлсэн, доромжлуулсан мэдрэмж төрж байна гэд мэдрэмжээ тодорхойлно. Өөрийгөө өмгөөлөөд имээг давж гарах үгс хэлмээр болж байгаагаа мөн ажиглана. Эдгээрийг зүгээр л ажиглана. Тэгээд тухайн хүний үйлдэлд анхаарахгүй, тухайн мөчийг ашиглан өөр дээрээ ажиллах, эгогоо тодорхойлох дадлаг хийнэ. Ийм нөхцөлд миний бусдын дор орохгүй шүү гэдэг эго маш хүчтэй гарч ирж байна. Энэ эго юунаас үүдэлтэй вэ гэж өөрөөсөө асууна. Ихэвчлэн бидний хүүхэд наснд далд ухамсарт суусан өөрийгөө хамгаалах систем л хөндөгдөж байгаа хэрэг. Гэвч бодит байдал дээр тэр хүнтэй ан ман маргалтахаас илүү дотоод амар амгалангаа алдахгүй байж сурах нь жинхэнэ дэвшил шүү дээ. Ингээд таныг чимээгүйхэн өөр дээрээ ажиллаж байх зуур
Эмээ аль хэдийн таныг өнгөрөөд өөр тийшээ дараагийн байруугаа явсан байх болно. Өдөрт бидэнд хичнээн олон хөшүүрэг тухгүй байдал үүсдэг вэ. Тухгүй байдал үүсэх бүрт заримд нь өөрийгөө ажиглан барьж аваад, заримд нь чадахгүй хамаг энерги тэтгэрт зарцуулан бодлын харгуйдаа живчихсэн байж байх болно. Санаа зоволтгүй дээ. Энэ бүхэн ээжилж байж хэмээн бид урагшилж байгаагаа анзаарна. Гэхдээ гол түлхүүр нь дахин хийх гэж оролдох. Давтан мэдрэлийн сигнал бүрийг за боломж ороод ирлээ. Одоо би барьж авна гэд барьж авах гэж хичээгээд л байх хэрэгтэй юм байна. Тэгээд энэ бүхнийг бие дээрээ хэрэгжүүлэх гэж тасралтгүй хичээж явахдаа хүн уг нь юунд ч хатгуулахгүй, хөшүүргдүүлэхгүй, тайван дүлгөөн төлөвт байх бүрэн боломжтой гэдгийг ойлгосон юм. Яагаад гэвэл тэр төлөв нь бидний натурал буюу байгалийн төлөв учраас. Гэвч бид амьдарч явахдаа олон хамгаалалтын систем эго, итгэл үнэмшлүүдийг сураад түүндээ захирагдаж амьдраад дадчихсан учраас бүх юмд хит мэдрэг байгаад эргэн тойрныхоо бүхэл хүнд гомдоод хатгуулаад хамаг сэтгэлийн дискогоо гаргаж цацаад байгаа хэрэгэлтэй. Тиймээс та яг одоо яг энэ мөчөөс эхлээд өөрийгөө анзаараад мэдрэмжээ тодорхойл. Ямар мэдрэмж яаж мэдрэгдэж байгааг бие дээрээ мэдрээд зогс. Тэгсэн цагт тухайн мэдрэмж таны дотор хавд харагдаж үлдэхгүй, биеэст нь гадагшлан алга болох болно. Энэ л жинхэнэ өөрийгөө чөлөөлж буй сүнслэг зам юм билээ.